сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7-5-аас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн нээлттэй ярилцсан болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 4 сарын 16-ны 5 гараг студид хөтлөгч Ами, найруулагчаар Борхуугийн Чинбатнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Hello Brand, Meat Snack буюу Hello Mini Salami, Hello Өхрийн махан Jerky, за мөн тожигнох дугмаарт орчныг мэдэр дуу чимээгүй Монголын төлөө Батүлэг авц сервис хамтран ажиллаж байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 170 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд цагтлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаяг айлдаг. Ами MJL радио Zcom-ро та мэйлэр цагтлуудаа илгээж болох нь за мөн манай аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа цэс хэсэг рүү орохоор шуудан илгээх гэж байгаа. Тэрэн дээрээ дараад бол таны цагтл хамгийн хордноор хүрээд ирэх юм шүү. За YouTube-с нэвтрүүлгээ нөхөд сонсдог сонсогчд маань томчуудын шууд ингэж хайгаад нэвтрүүлгээ нөхөд сонсоорой. Тэгээд нэмэх 21 тохиргоотой явдаг гэдгийг хэлхэл зүг байх тийм ээ. За нэвтрүүлгийн ихэнд сонсогчоос ирсэн захидлыг уншиж хүргэсний дараа эфирийн шууд утсыг нээн. Шууд утсыг нээхэд таны дуу хоолойг өөрчлөх болохоор санаа зовлтгүй нээлттэй бас холбогдоорой. За өнөөдөр захидалж явах үү? Нэгд өдөр нэгэн бүсгүйгээс сонсогчоос мань захидал ирсэн. За Монгол ирчүүдийн бэлгийн харилцааны үед гаргадаг алдаануудыг бол ярилцаад ингээ өнгөрсөн. За тэгтэл ирчүүд маань за 3 дахь өдөр хариугаа авнаа. Одоо бүсгүйчүүд бэлгийн харилцааны үед ямар алдаа гаргадаг юм бэ гэдгээ ярьцсан гэж байсан. За тэгэхээр тэр сэдвэр өнөөдөр ярилцах нэ. За захиа бол яриаггүй. Тэгээд яг энэ сэдвэр би зүгээр хайж үзлээ л дээ. Монгол бүсгүйчүүдийн бэлгийн харилцааны үед гаргадаг ямар алдаа байдгийм бэ гэсэн нийтлэг юм 5 алдаа байдгийм байна. Тэрийг уншиж өгөөд тэр ихээр шууд утсыг нэ. За хамгийн ихнийх нь болохоор яг яах гээд байгаагаа ойлгуулж чаддгүй гинэ. За энэ болохоор ихэнх эмэгтэйчүүд ирчүүдийн бодлыг уншиж чаддаг мэт харьцаад байдаг гин. Тэгээд яг юу хүсэж байгаагаа шууд хэлхийн оронд маш тойруу бараг үл мэдэгдэм замаар ойлгуулахыг хичээдэг. Энийг нь ирчүүд юусаа анзаардаггүй учраас уурлаад хоорондоо бөөн хэрүүл үсээд юусаа бэлгийн харилцааны үед бол ойлголцдгүй юм асуудал үүсдэг гинэ. Ер нь бол юу хүсэж байгаагаа хэлдэггүй юм байна. За хоёр дахь нь бол бүр маш чухал буюу хүслээ нуудаг. Эмэгтэйчүүдийн эвгүй байдалд орно гэж өөрснөө айдаг учраас жинхэнэ хүссэн хүслээ нуудаг нь хамгийн том алдаа болдог гэнэ. Харин ихэнх ирчүүд болохоор хамтрагчаа жаргахын тулд юу хүссэнийг нь хийхэд бэлэн байдаг. Тийм учраас та яг яаж хиймээр байгаа нь, юу хийлгэмээр байгаа гэдгийг уул нь шууд илэрхийлжүүл ирчүүдэд их амар байдаг гэнэ. За дараагийнхаа нэг асуудал нь за бараг л бүх эмэгтэй хүмүүст байдаг болоо да монголч гэлтггүй. Биеийн галбиртай хит их санаа зовдөг гин. За бэлгийн харилцааны үед ирчүүд бэлгийн харилцаанд орохдоо эмэгтэйн галбир бус чадварт нь илүү их анхаарал хандуулад тухайн орчин нөхцөл цаг минутанд анхаарал хандуулдаг гинэ. Харин бидний хувьд болохоор бүсгүйчүүдийн хувьд бол яана би бүдүү харагдаж байгаа болов миний хөх муухай харагдах болов гэж анхаарал хандуулсаар агаад өөртөө тэр хамтрагчтай тэр огт таашаал өгч чаддгүй гэдэг чинь. За дөрөвт нь болохоор бүгдийг зөв хийж байгаа мó үгүй мó гэдэгтээ санаа зовж эхэлдэг гинэ. За мэдээж таашаал авахтаа анхаарах зөв хэдиж зарим эмэгтэйчүүд яг бодлого бодож байгаа мэт бүгдийг зөв хийх тэр төвлөрч эхэлдэг гинэ. Тэгээ яагаад тэгэхээр яана энэ нь зөв болов би ингээ хэлчихвэл буруутчдаг юм болов одоо хэр байгаа бол энэ хүн таалагдж байгаа болов үгүй болов буруутчихгүй гэж бодсоор агаад таашаал авч чаддгүй юм байна. За тав дахь нь хүрэх дурггүй гэдэг юм бас асуудал гарч ирж байна. За эмэгтэйчүүд бэлгийн харилцааны үед хамтрагчтай ер нь бол хамтрагчийнхаа буюу найз залуу тийм ээ нөхрийнхөө бэлэг эрэхтнээс өөр зүйлд ер нь тийм хүрэх дурггүй байдаг гинэ. Тэгэхээр хүний ирчүүдийн бусад биеийн хэсгүүд ч гэсэндээ таашаал өгч чаддаг гэж байна. Ялангуяа ирчүүдийн тэр хөхний толгой, уруул, чихний омог зэрэг хэсгүүдэд нь бэлгийн харилцааны үед хүрэх ч юм уу, үнсэж, долоох үед илүү их таашаал хүрж идэг гинэ. Тэгсэн чинь эмэгтэйчүүд хувьд болохоор тэр хэсгүүдэд нь огт хүрдэггүй учраас ирчүүд жоохон дурггүй байдаг гинэ. За энэ зүгээр өгсөн загас шиг хөвтгөөл болчих гинэ. Ямар амар хэлж байна. За ингээ бид нар өгсөн загас шиг хөвтснээсээ болоод ирчүүдэд бол таалагддаг юм байна. Одоо тэгвэл эфирийн шууд утсыг нээгээд ирчүүд маань хэлээд өгөөрэй тийм ээ. Бид нар яг юун дээр алдаад байгаа юм бэ? Та нар эмэгтэйчүүдээс бэлгийн харилцааны үед юу хүсдэг юм бэ гэдгийг бас хэлэх нь эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаарыг таны өмнө нээлээ. Тэгэхээр нээлттэй ярилцаад та нар нэг иймэрхүү юм дээр ингээд өгвөл гоё байдаг юм аа гэдэг чинь. За дахиад нэг асуудал юу ярьд ингээд гэсэн чинь ирчүүдийн нөгөө нэг хамгийн их хүсдэг аман сексийг бүсгүйчүүд ихэвчлэн дургуутч хүлээж авдаг гэж тэгжээлээ ойртох ер нь л дургуудэ гэдэг жисэн. За тэр тал дээр бол нэг өдөр эмэгтэйчүүд маань хангалттай сайхан хэлээд өгсөн. Та нар өөснөө
Ариун цэврээ сайхан сахиад өгчөөч. Дээрээс нь тэр хамаг юмаа ингээд сагсаалгачаад аман секс хийх гээд байгаад хар чинь бас ойртоход хэцүү байна. Ариун цэврээ сайхан сахиад ингээд өгчөөд бол болно гэд хэлж ийсэн. Тэгвэл ирчүүд бүсгүүчүүдээс яг юу хүсдэг юм бэ? Бэлгийн харилцааны үед тийм ээ. Ямар байхыг хүсдэг юм? Яавал та нарт илүү их тааламжтай байдгийг. За би сая хит хитийг бол дурдлаа. Иннээс өөрөөр та нар яг одоо эхнэрээсээ тийм ээ найз бүсгүйгээсээ ямар байхыг хүсдэг юм бэ гэдгээ ярилцъя. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй нэгд өдөр ч одоо шугам булаацлаж орж ирэл ирчүүд маань орж ирээд байсан. Өнөөдөр л одоо хэлэх үгээ хэлэндээ. За сонсогчдоо орой мэндийг бүгдэнд нь хүргье. За ирчүүдээ маш зохион байгуулалттай зөв яран шүү ан гэнэ. Яг үнэн хүүхнүүд бүр үнэхээр ойлгомжгүй зантай юу хүсэж байгаа таавар мэд орхиод үлддэг. Тэгээд дараад нь төмсөөр нь дуудаад идэх штэ л гэсэн байна. Гэхдээ тэгээд одоо заавал шууд хэлчихээр болж өгдгүүл юм бэлгүү дээ. Зас бусдыг нь хэрэгжүүлдэг штэ гэсэн байна. За эхний сонсогчийг авъя. Байна уу? Байна уу? Байна уу чим төргий? Сонсогчоо радиогоо спикер чихвч унтраагаад өгөөрэй. За шуугч байна. Сэдвээ сонсцсон тийм ээ? Сонслоо одоо чи яах вэ? Өөрчлөгдсөн. За. За саяны хэдтэй санал хэлж гин үү та? Нийлж гин. За өөр нэмээд хэлэх юм юу вэ? Бидэн тэгээд мэдлэгчтэй стайлууд нэг зэрэг мэдрэмжтэй байна гэдг нь яг юу хэлээд байна вэ? Тэгээд одоо ингээд нөхөн хөшөөл тэрч үнсэж ингээд юуч болоогүй чи гойч байгаа мó муханч байгаа мó мэдэхгүй. Түрүүний хэлдгээр нэг үхсэн загас шиг гэдгээс очиж яг үнэн баггүй тэгээд сэлхийгээ хөдөлгөөж байхгүй. Болооч байгаа мó болохгүй байгаа ч юм мэдэхгүй. Яах гээд байгаа мэдэхгүй байгаа даа тий. Тийм хүмүүс байдаг шүү. Тэгмэргүй л байна. Хариу үйлдэл үзүүлж байвал гоё юм уу? Тийм шүү дээ яг үнэ. Нөхөр хөшөөл эхнэрээ өмсөөл ингээл ихээр бас нэг миний нөхөр хөшөөд байгаа юм байна. Би ч бас хөшөөд ингээд гоё ингээд секс хийж та гэдэг тийм хүсэлтэй байх хэрэгтэй болоо өөрийгөө тэгж бас ингээд тэгтэй байлгуул. Ядаж юу? Ихэнх юмхтэй чи дөрөв нас яваад ихараа тийм бас тийш байлээ. Ер нь 38 40-ороо 50 хүрээд ихээр. Ер нь итгэвтэй байгаа. Дээрээс нь болоод энэ болохгүй юм гэдгээ хэлэх юм байна те. Тэгэхгүй ярьцаад ингээд. Тэгтгүүгээрээс ингээд станераа ингээд болж байгаа мó болохгүй гэдэггүй тэгээд тэрээс таашаал авахгүй болохоор хүсгээ болчихдаг юм уу те. Тийм л байдаг. Тийм байна. Хэрвээ одоо үнэхээр хүсэхгүй байна. Өнөөдөр ингээд би ядраад байна. Бэлгийн харилцаанд ормооргүй байна гэвэл ойлгох юм уу? Тэгвэл бас өөштэй тийм. Яг ойлгох уу? Тийм. Яг ойлгох уу? Залуу яхтаа бол ойлгохгүй бас чирэл байдаг гэсэн. Тэгээд нэг өдөрчмөс өдөрч бас ойлгоцсон шээ. Тэгээд одон жил амьд гэхэрч. Ямар ч байсан ойлгох юм бол ойлгох хувьд л ойлгох юм байна те. Юу ч зөвхөн идэвхтэй ажил байх хэрэгтэй байхгүй юу? Харилцан идэвхтэй байя л гэж байна уу? Тий. Одоо миний үдлэл тийм байдаг. Би нэг бол хүсэлтэй болохоор тэрний бас асаасан байх магадлалтай байх хэрэгтэй. Би дур хүсэлтэй байгаад манай эхнэр дур хүсэлтэй байгаад ингээд оролцоод бас тавиг надаас ямар байхыг хэлж мэдэхгүй байсан. Таны хүсэхгүй байхад ч нөө. Тэгвэл та яах юм тэгээд дург байна гэж хэлж чадах юм уу? Яах юм бол яах юм. Тэрийг бол үзег болоод мэдэхгүй шагаад. Би осоос ерөнхийдөө байгаад хүсчихэд дор хүсэлтэй юу аашиг. Дор хүсэлт өндөртэй болохоор ямар ч одоохондоо тийм тохиолдог үл байгаа юм те. Тий. За тэгвэл юу хүсэж байгаагаа илэрхийлээ жоох идэвхтэй байчвал болох гэдэг тий. Санаачтай байх хэрэгтэй тий. Санаачтай. Үнэ секс чинь гоё болгоно гэдэг чирээсэл хоёулаа санаачтай байж ажилтны гоё болдсон шиг байсан. Зүгээр аймгүй дагсаг юутай байвал ямар ч сайхан ихтэй ямар ч сайхан залуу хийгээд таашаад авах уу? Авахгүй хаа. Яагаад байгаа нь мэдрэгдэхгүй болохоор тий шүү дээ. Тийм байна. За ойлголоо тэгвэл жоохон идэвхтэй байх юм байна. За баярлалаа. Арга сайхан өнгөрүүлээрэй та. За.
За жоохон идэвхтэй байгаад болоод байгаа мó, болохгүй байгаа мó, сайхан байгаа мó, муухай байгаа мó, хүсээд байна уу, үгүй юу гэдгийг хэлээд өгчүүл бас их зүгээр байдгаа л гэж хэлж шүү. За нэвтрүүлгийн хамтран ашигчийг танилцлаа дараагийнхаа сонсогчийг авъя. За Hello Brand Meat Snacks буюу Hello Mini Salami, Hello Үхрийн махан Jerky хамтран ажиллаж байна. За очир тагнаас компани Германы сүүлийн техник технологиор үйлдвэрлэсэн туулгын удаатай тасалгааны хэмд 1 жил хадгалах зорилттой махан амттныг Монголд анх удаа үйлдвэрлэх худалдаанд гаргасан. За тэгэхээр Hello Brand-ийн Mini Salami, Beef Jerky буюу Үхрийн махан Jerky, чипс, самар, чихэр гэх мэт амттангаа багасгах хүсэлтэй байдаг хүмүүст зориулаад бусад амттныг орлох юм махан амттан байгаа юм. За хэмжээний хувьд болохоор Hello Mini Salami нь болохоор 20 грамтай, харин Beef Jerky болохоор 40 грамтай байгаа. За онцлог нь болохоор хаанч идэж болно гэсэн үг. Сургууль дээр номын сан, ажил, кино, найзуудтайгаа уулзахдаа, фитнес, за гэртээ автобус нь, машиндаа галт тэргэн гээд ер нь хаанч авахд жижигхэн үл даах махан бүтээгдэхүүн болно гэсэн үг. Очир тагнаас компани дотоодын хяналт лаборатори, дотоод хяналтын лаборатори нь үндэсний итгэмжлийн төвөөс дотоод хяналтын лабораторийн итгэмжлийг хүлээж авсан. Энэхүү итгэмжлийг хүлээж авснаар очир тагнаас компани дотоод хяналтын лабораторийн шинжилгээний хариу нь Монгол улс дээр стандарттай итгэмжлэгийн тохирлын үнэлгээг бүрэн хангаж өөр бусад компаниудын бүтээгдэхүүн дээр шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг болсон байна. За хаанаас авах юм гэхээр GS25 болон бусад бүх сүлжээ дэлгүүр хүнсний дэлгүүр болон очир тагнаас компани нэрийн барааны дэлгүүрээс худалдаж авах боломжтой. Хаяг байршлын хувьд Баянзүрт хүргээ 11 дугаар хороолт байрлаж байгаа хэн илүү дэлгэрэнгүй мэдээллийн 76 тэгтэг 75 30 90 20 75 30 дугаараас аваарай. Сошиал хаяг нь Hello Brand гэдэг хахаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Hello Brand Meat Snacks буюу Hello Mini Salami, Hello Үхрийн махан Jerky хамтран ажиллаа. Баярлалаа. За утас улаалгал эхлэе ирчүүд маань. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө хэлтийн дараагийн сонсогч. Банаа сонсогч албагдсан байна. Радиогоо унтраагаарай. За Рамын төргий. Рамын төргий сэдвээ сонссон тийм ээ? Тий. За юун дээр гомдол мэдүүлэх юм да? Аюу сонсоо. За. Ер нь бол тэгэл дандаа одоо ирчүүлнэ яа гэж үү. Хаяа бас эмхтэй зүүд нь бас өдөө чаргаад ингээд байх хэрэгтэй. Дандаа ирчүүд эхлэн гэж юу яд ингэж юу? Харин тий. Бүсгүүчүүдийг бас эхлүүл болох гээд байна тий. Би бол одоо их нэгтэйгээ хоёлаа сайхан одоо яах гэдгийг сайхан тодорхой яриад. Тий. Тэгэхээр одоо эхлэлийг дан ганц ирчүүд эхэлж ямаргүй байна л гэж байна шүү дээ. Өөр одоо бүсгүүчүүд ер нь яг нөхөр эмэгтэй гэр бүлийн хоёр тэгээд ер нь олон туршилтууд өдр хийгээд сонирхолтой байдлаар тэгээд хийх хэрэгтэй. Эмэгтэйчүүд бол одоо тэгээд ичих зовх юм дэ байх биш одоо тэгмээр ингэмээр. Гол нь тэгмээр одоо сайхан ээж хой чаар доо шуутай тэгээ явал бас эрэгтэй хүний чинь дор усрын сайхан өдөх хэрэгтэй. Дуу шуутай байх хэрэгтэй ахын бас. Тий. Чухам одоо бүсгүй маань танд одоо би нэг ингэж хиймээр байна. Ийм юм туршмаар байна. Нэ тэрэг гэвэл та тэрийг гоё зөв хүлээж авах уу? Хүлээж авна. Угаасаа тэгэл хүлээж аваад ярилцаа шин. Аягаар тэгээд ер нь ирч эмэгтэйс ер нь тэр нэг вакс макса хийлгээд ариун цэврээ сайхан яаж чадвал яаж сайн. Тэрэн дээр манай ирчүүл бас нэрээ. Их сайн анхаарах хэрэгтэй. Тэгээ нэгтгэл бүсгүүчүүд маань бүгд бараг санал нийлсэн юм. Ирчүүдийн ариун цэврүүд дээр санал нийлж илээ. Харин тэрийг одоо банкын одоо вакс макс гэдэг юм уу тэрэтиг тавьж тэгэл өдөр болгон сайхан усандаа ороод хийх юм сайхан. Тэрхэн байвал одоо яаж ямар янзаар хийх. Ихэд одоо дурсны ядаж нэлээд их сайхан болт юм. Тийм ээ тий. Тэгэхээр ариун цэврээ бас авах хэрэгтэй гэсэн үг байна. Тий, ариун цэврээ сайхан хоёулаа ариун цэврээ. Тэгэхэд бас нэлээд сайхан хоёр талын таашаалт их нөлөөлөл шүү. Тийм байна. За зарим танах юусаа залууж ордгоо. Тий. Хараад ирлээ гэж юу? Баярлалаа танд. Хараад ирлээ. За тэгээд бас гэрүүл хэрэгтэй иймэрхүү нэвтрүүлгийг танахаас одоо анхдагчаар хийж чад бас залуу гэрүүлүүдэд бас нэлээд юм чинь
Одоо зөвлөмж юм болох юм аа. Болдгийг. Өстой манай сонсогчд зөвлөгөөгөө л явчихж байгаа юм да. Бодит туршлагатай хүмүүс. Харин Баярлалаа танд оройг сайхан өнгөрүүлээрэй. за танаа радио хамт олсон ажлын амжилт хүсье. Баярлалаа. За. За бүсгүүчүүдэд хаяа төрүүлээд ир нөхрөө үдэж байгаа ч гинэ. Нэрэл бас дандаа ирчүүд үдэнч гэж төрүүлж үдэнч гэж юу аах вэ тийм ээ. Бүсгүүчүүд манаас суурийн тавиад өгвөл зүгээр л юм гэдэг гэж байна. За энд комментод орж ирж байна. Энэ ирчүүд эмгтээчүүдээс илүү яасан хэл амаа билүүдэж хэрүүл тэмцэл хийдэг юм бэ? Та нар оршлоо сайжруулаач гэсэн байна. За дараагийн сонсогч. Байна уу? Байна уу сонсогч олбогдсон байна. Радио гонтраагаарай. За сайн байна уу? Шинэ мэд. За, сэдв сонсцсон. Сонслоо. За, гомдлын сонсъё. Яамаар байна? Гүй нэг гомдоод ахчих. Биш нэг гомддог юм дөө гэж. За, яг бүсгүүчүүдээс хүсэх юм. Бас эмгтээчүүд маань өөрсдөө санаачлахтай байгаад дээр мэр гараад байрлал өөрөө солиод тий. Заавал одоо ирчүүд тэр талаас халахгүй шүү дээ. Үнэхээр дээр гарах дургүй юу яах вэ? Гүй одоо бол ярилцаал байршлаа солиод ихтэйхаа сонирхож байгаа байрлаа хийгээд байвал гоё шүү дээ. Нэг одоо бэлгийн ярилцаанд орохдоо байрлалыг сольж ивэл их сонирхолтой байх нь тийм ээ. Харин тий. Яг нэг байрлалаар биш одоо манай их эмэгтэйчүүд бол заачи дээрээ гараад нөгөө уламжлалт. Уламжлалт яал. Гэтэл ирчүүдийн хувьд болохоор олон байрлалаар ивэл зүгээр. Тий, олон байрлалаар ивэл зүгээр. Гэхдээ яг энэ дээр би нэг одоо нэг хэрэмжлүүлэгч гэх юм нэг юм хэлчих. Ерөнхийдөө нэг манайхаа одоо oral sex гэдэг чинь аман секс. Тий, аман секс ааха. Тий, тэрэн дээр болохоор одоо нэг ихтэй хүмүүст болохоор би анхаарч ирэх гэдэг аа. За. Тий. Ерөнхийдөө нэг папиллома вирус гэдэг байгаа шүү дээ. Ааха. Тий, тэр вирус маань болохоор одоо амны сал хэл залгуур хаалаад бас хавдар усах гэдэг. Тий, одоо энэ Америк 10-аас гаралтаас наад чинь нөгөө хүнцэр вирус гэж яригдаад байгаа шүү дээ. Тий, хүнцэр вирус энэ болохоор бас нэг ямар юмтэй нэг багасаа нэг вакцина хэлгээд тий манайх одоо вакцина хэлгээд энэ папиллома вирус үл ирээдүй би очиасаа л гэж боддог нэг юм да. Тэгэхээр энэ чинь ариун цэвэр сахиадч нэмэргүй буюу ирчүүдэд өөрснөө бол аюулгүй гэж байгаа юм. Эмэгтэйчүүд бол хавдар үсэх гэдэг. Тий, эмэгтэйчүүд бол аюулгүй. Эртний хүмүүс аюултай. Хоёлоо эсрэг юм яриад байна. Тэгэхээр эмэгтэй хүнээс дамждаг та вирусыг яриад байгаа шүү. Би болохоор эртний хүнээс дамждаг вирусыг бас яриад байгаа юм байна. Хоёр талаасаа. Тийм байна. Би нөгөө аман секс, oral sex гэдэг байна. Тийм байна. Одоо ирчүүд чинь бүгдээрээ л oral sex туртаа шүү дээ, тийм ээ. Уулна. Тий, яах нөгөө гоё л доо. Би ч өөрөө дуртай. Гэхдээ нөгөө би нөгөө эрүүл хотлоос нэцсэн шүү. Рон болчих юм аа. Тэгэхээр эрүүл хотлоос тэрийг бас нэг бодолцож үзэх хэрэгтэй болчих жаа, тийм ээ. Тий. Тийм байна. Сүүлийн үед бол амны хавдрууд аюулсан. Тий. Энэ нэг үзүүлчээд ахад л гимгүүл болчихж байгаа шүү дээ. Тийм тийм. За баярлалаа танд. За баярлалаа. Арга сайхан өнгөрүүлээрэй. За. За ариун цэвэр эрүүл мэндийн талаасаа бас бодож үзээрэй л гэдэг чинь дээрээс нь оршлог нь байрлалаа нэг дор одоо олон удаа сольж ивэл зүгээр байдаг нэг уламжлалт буюу эмэгтэйн доороо эрэгтэйн дээрээ байрлалаар ингээ байгаад тахаар бас сонирхолтой байдаг. Тэгэхээр бэлгийн ярилцаанд орж байхдаа байрлалаа энэ зүрээр сольж ивэл зүгээр юм уу да гэдэг чинь. За эфирийн шоттоос 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй дараагийн сонсогч байна уу? Байна. Орой минь дээ. За яасан ширүү орж ирж байгаа юм бэ? За сэдвээ сонсцсон тийм ээ? Байна. Байна таныг сонсож байна. Амны дугаарч чи хаа сонсох вэ? Та спикерээр ярьж байна уу? Үгүй. Чихвч ч юм уу? Чихвч шууд усаа. Таны яриа бас надад тасалдаа сонсогдож байна.
Байна уу? Байна уу? Байна уу? Байна. Байна. Сонсож шүү. Одоо зүгээр үү? Одоо зүгээр байна. За. За сэдвээ сонссон тийм ээ. Нөгөө чи нөгөө дууга яцдын шуурэлтэд байгаа болсон дээр шуурэлтэд хэ. Тэгж байгаа таны дуу хоолойг эндээс өөрчилж байгаа болохоор тэгж байгаа шүү. Эндээ бол зүгээр байна. Энэ яриг сонслоо л да ерөөсөө. За. Тэгээд эмэгтэй хүн ч эрэгтэй хүн ч ерөөсөө маш сэтгэл зүйн бэлтгэлтэй байж байгаа. Тиймхүү ажил хийж ерөөсөө ажил талтай ерөөсөө ажиглаад би энд нөгөө өх юм өгөл авах юм аваад гэдэг бодсон шүү дээ. Сэтгэл зүйн бэлтгэл гэхээр тэр нь юу гэлж байгаа вэ? Сэтгэл зүйн бэлтгэл гэхээр яг юу гэлж байгаа вэ? Бэлгийн харилцаанд сэтгэл зүйн бэлтгэл биш нэг нь тайван ер нь эмэгтэй ч юм уу нэг сэтгэл санаа тайван бос байхаар тэгээд ерөөсөө найдлыг нь ерөөсөө дургууд хүчгүй хүчээр тийм боллоо. Тийм ээ. Тэгээд эмэгтэй хүн гэхээр чи өөрөө ариун цэврийн шаардлагатай хангаад эмэгтэй ихтэй хүн ч гэсэн суугасаа. Ариун цэврийн шаардлагатай тийм ерөөсөө хүний сэтгэл санаа тайван байгаач тул тэгээд эмэгтэй бол ерөөсөө бохот шүү дээ ерөөсөө танаас. Би танаас нэг юм асууч. Сэтгэлийн дарамтгүй юм хийхэд ерөөсөө ажил төр сайхан болно гэдэг шилжээс. Тийм байна шүү дээ. 50 сайхан байж байгаа л бэлгийн харилцаанд орох нь шүү дээ. Тийм. Тэрээс өнөөдөр нэг ажилтны тавын тохиолдолд нөхөр настай болоод ирэхээр эмэгтэй үндэстэй ядасан ч тэр нэг хөлтөг болоод чигдээ шааж ихтэй харахгүй юм байна шүү дээ. Тэгэхээр сэтгэл санаа тайван тэгээд сайхан биетэй яаж эсвэл армантыг орчин болдуулж тийм ээ. Тиймээс хадаач талтаа таашаалдах хэрэгтэй гэж санагдаж байна. За би танаас нэг юм асууч. Эмэгтэй хүний одоо бэлэг хэрэгтний умдагны үс байвал зүгээрээд юм уу бүр авчвал зүгээрээд юм уу? Яахан байвал авчвал чи муу харагдаж шүү дээ. Байгаль байж яагаад гэвэл агад хүн хаахаар чинь нэг ангар шүтэн зүцгээ хийчих шиг харагдаж шүү дээ. Тэгэхээр байж ивэл зүгээр. Тэгэхээр хүний урлаг гэдэг чинь үсэж хүний урлаг шүү дээ. Хахалч хүний зүсгээр нөгөө үстэй өсгөө байхаар яг зэнтэй шиг анга харахаар юу хэлэх та. Тэгэхээр үстэй байхад чинь ясаа хамгийн нөгөө үсэн чинь янз янзын бактери наалтан байлсан гэж бас тэргээс харин цэвэрсэн шахуулгаа гэж бодсон тийм ээ. За бүр авчуулаас юу юм бэ те? Тэг юу гэж ингэж ингээд үстэй өнгөж өсгөө болсон гэдэг шиг. Тэгээд мүлчиш нэг нүцгэн өргөлөө. Тийм. Лавд би юу харагдсан. Тийм байна. Тэр хүн байгалаа шигсэн. Айгны жоо шингэлэн гэдэг жоо цааш болох байх л та тухайд тийм ээ. Тийм байна. За баярлалаа танд. Нээлтээр. Арга сайхан өнгөрүүлээрэй. За сэтгэл санаа гэж орж ирж байна. Хоёр талаасаа сайхан сэтгэл санаагаа буюу тэр өдрийн стресс, гуур, бухимдалгүй тайван байж байгаа бэлгийн харилцаанд орчноо бүрдүүлээд орвол зүгээр штэ гэж байна. За тэгээд тэр үсний тал дээр бол хүн болгон ёстой янз бүрийн саналтай байх та. Дараагийн сонсогч байна уу? За радиогийн онтраагаараа сонсогч. За радиогийн онтраагаад. За сэдвээ сонсцсон тийм ээ та. Байна нэг сонсож байна. Арамэндээ. За таныг сонсож байна. Тэр эмэгтэй хүний өсвөл яг нь бол байх хэрэгтэй. Яг л эмэгтэй хүний бэлэг өвчлөл их одоо вирус их ордог учраас тэр өсч өөр хамгаалах зорилттой. Цаанаасаа дагам дагларал байдаг. Японы хүүхдүүд бол үсээ одоо авдаг шүү дээ вакцлт. Тэг. Гэтэ яг нөгөө маш цэвэр байлгана. Ариун цэврээс энэ. Манайхан ч бол зарим нэг бисквит зам бахар байдаг те. Ариун цэвэр тал дээр асуудалтай байгаа те. Одоо тэг пицца тэр шишний өнөрийн шингэсэн ч юм уу тийм ээ.
Тиймэрхүү байдлаас бол одоо ихтэй хүмүүс бол одоо таашаал юу одоо дөрвөлн буурах тийм ээ. Тэгээ ихтэй хүмүүс сайдлах. Яг үнэ. Хариун цэвэр тал дээр. Тий. Тэр үсийг бол яг багсаад шингэлж болно. Өөр болчих бол тэр бол бас болохгүй. Их бага хэмжээнд байлгаж байна. Энд одоо нотлсон шүү дээ. За үс нь бол байж яг тэгвэл өөр одоо эмэгтэй хүнээс үсдэг бэлгийн харилцааны үед яг яагаад үгүй танд их зүгээс санагддаг юм? Яагаад гэсэн бэ? Юу хүсдэг вэ гэсэн бэлгийн харилцааны үед одоо хамтрагчаасаа тийм ээ? Нэг ингээд үгүй зүгээр байна гэж. Энэ тухайн эмэгтэй одоо эмэгтэй хүний одоо биеийн галбар хүрэхэд нөгөө арьсны эмэгтэй хүмүүс янз янзын арьстай байдаг шүү дээ. Тий. Тий. Болбраа зөөлөн. Тийм ширүүн биш зөөлөн тийм бүр тийм турхаа биш одоо зөвхөн хит махлаг биш нэг дундын. Өөртөө тарсан мах шүлтэй. Тий. Одоо иймэрхүү бүсгүйчүүд бол эртний хүний жинхэнэ одоо аазаа хөдлөг. Тийм үед одоо эртний гэсэн үнээр бидний гэсэн тухайн эртний үнд одоо хийх хөдөлгөөн байгаа шүү дээ тэр. Тий. Оруулж гарах хөдөлгөөн энэ дээр жижиг том хамаахгүй. За. Эртний үнд үнэхээр таалагдах юм бол аль алиндаа би таалагдах юм бол тэр секси бид бол тэр хоёр ямар байдлаар хийж болно. Аль алиныгаа зөвшөөрнө. Тий. Эртний жишээд жоохон үнэхээр яг дажгүй секси хийж боловч нэг бохор байх юм бол эмэгтэй үнийхээ бэлэгтнийг одоо хөхгүй байх. Үнэр байх юм ямар нэгэн эвгүй үнэртэй байх юм бол эртний үн гэсэн эмэгтэй үнийгээ одоо маш хурдан хугацаанд дуусгах бол. Тэгэхээр тэрний хувьд бол биеэс гарч байгаа үнэр дээрээс нь арьс их чухал байна шүү дээ. Тий. Тэгээд одоо эмэгтэй байгаа одоо ганц юу ч одоо хөх биш дээ. Маш гоё тийм хөхтэй тэр эмэгтэйчүүд бол эртний хүмүүс бол хөх бөхс гэж яриад байдаг шүү дээ. Тий. Тийм хөхтэй эмэгтэй хүмүүс бол эртний хүмүүс нууц өгнө шүү дээ. Магадгүй хүүхд гаргаад хөхүүлээд хөхний хэлбэр алдагдсан байвал яах вэ? Тэгвэл бас тэр тухайн хүн эмэгтэй хүн өөрөө тэрэн дээр л арчаатай байх. Тэгээд үнэхээр бас яг хөхн тийм боловч бас сексийн байрлал гэж байрлал эмэгтэй хүн өөрөө санаачлаг гаргаад бас гой байж чадах юм бол бас ингээд эрэгтэй хүн гэсэн адилхан байх гэж би боддгийг. Тэгээд эмэгтэй хүнд одоо дургүй үед нь эрэгтэй хүн хүчлээд нөө одоо юу гэдэг хөлгээд ч юм уу хүчээр тийм ээ. Эсвэл араас нь хийх гэдэг ч юм уу. Энэ бол байж боломгүй зүйл. Ястай. Тий. За баярлалаа танд. За баярлалаа. Ариг сайхан өнгөрүүлээрэй. Окей. За. За ястал хүн хүний харах өнцөг өөрөө гэж хүстэй ч өсгүй ч гол нь ариун цэврээ сайн сахиад л тэр оршил моршлоо сайн хийгээд байхад болно доо гэсэн байна. Тэрэл хүн хүний бодол өөр тэгээд шаардлага хүсэл сонирхол нь ч бас өөр юм да. За хамтралчид танилцуулаад үргэлжлүүлье. Тожигнох Туг март орчныг мэдэр дуу чимээгүй Монголын төлөө Батүлэг автосервис. За энэ автосервис нь 2000 оноос эхлэн энэ аялыг эхлүүлээд давхарцсан тоогоор 100,000 гаруй автомашинд 100-с орчим сая төгрөгийн хямдрал, урамшуулал үзүүлж алидийн жолооч нарын тэсэн ядаг үлээдэг юм аян болцсон ингэ явж байгаа. За тэгэхээр тожигнох дуу чимээ нь машины явах хэдэнгийн эвдрэл гэмтэл хийгэлдэг нь харин эвдрэл гэмтэл нь альва осол аваар асуудлын шалтгааны эхлэл болоод ингэ өгчдөг. Ийм учраас автомашинтай холбоотой хүн бүрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Батүлэг автосервис
сервис гэх ажил болгодог байна. За тожигнох дуу аяны хүрээнд рүүлийн аппарат засвар 10%, амортизатор худалдаа 10%, машины доторлогоо битүүмж дуу дарах үйлчилгээ 10%, хямдрал зарлалцсан явж байгаа юм байна. Тэгэхээр энэ аянд жил бүр очиж машина үзүүлдэг хүмүүс юм. Тийм учраас үзүүлснээс хойш машины эвдрэл гэмтэл санаа зовх зүйлгүй болчдөг гэж байна. За эднийг чадвартай засварч чадтай сайхан үйлчлэгээтэй. За болохгүйсэн ч гэсэн ер нь бол болгоод өгнө гэдэг сэтгэл сайхан гаргаад ингэ явждаг байна. За өнгөрсөн жилийн 5 сард очиж энэ аяны хүрээнд машина үзүүлсэн. Олон газар орж явснаас нэг газарт машиныхаа бүхий л зүйлсийг шалгуулах амар байдаг юм билэ. Тэгж гараад л зунжанга зугаасандаа энэ жил нэг очноо гэж бодож байна хэмээн хэрэглэгчдийн сэтгэлээс бас та бүхэнд уншиж хүрэглээ. Холбогдох утасны дугаар нь 77 77 27 27 77 77 27 27 28 гэсэн дугаар байна. Баярлалаа хамтран ажилласан тожигнох дугмарт орчныг мэдэр дуу чимээг Монголын төлөө Батулаг авт сервис хамтран ажиллалаа. Хамтдаа сонсогчдоо баярлалаа. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байна. Өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв. За эрчүүдийн бүсгүйчүүдээс хүсдэг бэрэлгийн харилцааны үед хүсдэг хүслүүд нь юу юм бэ гэдэг талаар ярилцж байна. Дараагийн сонсогч байна уу? Самараа. Өчим төргий. Алло. Байна нэг сонсож байна. Байна уу? Сонсогч байна. Сонсогч байна. За. За та сэдвээ сонссон тийм ээ? Байна уу? Байна. Та сэдвээ сонссон тийм ээ? Сонссоо. За тэгвэл бүсгүйчүүдээс юу хүсдэг юм бэ бэлгийн харилцааны үед? Энэ дээр болохоор бас нэг ийм эрчүүдийн нэг ийм өрөөсгөл бодол байх шиг байна. За. Би бол өөрөө нэг 30 гаруй насны төлөөлөл. Тэгээ ерөөдөө нэг амар шалгуур малгууртай гайл те. За яг хөө тэр ариун цэвэр энэ төр бол дөр ухамсарын асуудал шүү дээ. Тэр бол ямар одоо нас биеийн төрч хүмүүс. Тэрнээс ч тэр одоо тэр хөхний хэлбэр. Нэгэнт л одоо ингээл таалагдал анханасаа ингээл бодон бүтнгээд суугч байгаа ч юм уу найдаж байгаа бол тэгэл байгаа юм дээр нүг сэтгэл ханамжтай гэдэг шиг. Тэгэхээр тийм нэг босод нэг эмэгтэйч уучлаарай таны яриаг таслая. Та сэдвээсээ гажаад байна. Тэгэхээр та бэлгийн харилцааны үед эмэгтэй хүмүүсээс юу хүсдэг вэ гэдгээ хэлээд өгвөл болно. Яг нэг ингээд үйл зүгээр юм да тий. Итгэвтэй байна гэдэг ч юм уу. Ошил эмэгтэй хүн өөрөө эхэлж үздэг ч юм уу тий. Дээр гараад хөдлөөд өгөөсэй гэж хүсдэг гэдэг ч юм уу. Иймэрхүү юм. За. Тэгэл хүн ямар нэг тэгэл өөрөө л зүгээр ахтаа тэрнээс нэг тийм юм гэдэг айхтар тийм ачаал бүгдээс өгөөд байдгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүн өөрөө л байвал болох юм тийм. Атайхан бодолтой. Бага мэдээж хэрэг. За баярлалаа танд. Ариг сайхан өнгөрүүлээрэ. Яг өнөөдөр холбогдож нээлттэй ярилцаж санал хүслээ хэлсэн залуучуудаа баярлалаа. Тэгээд хэлэхүй хүссэн хүмүүс араасаа залглаа утасны ачаал бол дийлцсэнгүй. За хамгийн эхлээд юу юм бэ гэхээр жоох итгэвтэй байгаад өгөөч гэдгийг хүсдэг юм байна. Хоёрдоод ирэхэд итгэвтэй байхаас гадна юу хүсэж байгаа юм уу, хүсэхгүй байгаа юм уу, сайхан байгаа юм уу, муухай байгаа юм уу гэдгийг илэрхийлж ивэл зүгээр гинэ. За тэгээ дээрэс нь бас ингэж хиймээр байна, тэгэж хиймээр ингэж жоохон санаачлагтай байвал зүгээр эдгаа гэж байна. За тэгээ дээрэс нь ариун цэврийг бас ахад хэлж байна. Үнэр буюу эмэгтэйчүүдээс гарч байгаа үнэр их чухал байдаг байх нь. За тэрнээсгүй бол тэр одоо тэр бэлгийн уруулын тийм ээ тэр үс байна, умдагны үс байна уу, байхгүй юу гэдэг бол их тийм чухал биш. Гол нь тэрийг ариун цэвэр талаас нь цэвэрхэн байлгаж ивэл зүгээр гэн. За тэгээ дээрэс нь арьс ус яригдсан үйдний хүрэхэд нэг юм зөөлөн байвал зүгээр юм болоо да гэж хэлж байна. Итгэв санаачлагтай буюу хаяач гэсэн эрчүүдээ өөрснөө төрүүлж үдэж байвал зүгээр. За тэгээд дээр нь бас гараад хид хідэн байрлал сольчихвэл зүгээр юм уу да гэдэг саналуудыг хэллээ. За баярлалаа. Энд хүргээ нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч Ами найруулагчаар Борхогийн Чинбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Hello Brand Medisnex буюу Hello Mini Salyami өхрийн махан Jerky за мөн тожигнох дугмарт орчныг мэдэр дуу чимээг Монголын төлөө Батулаг авт сервис хамтран ажиллалаа. Хамтайсан сонсогчдоо бүгдэнд баярлалаа. Та бүхэн сайхан амарцгаарай. Маргаашийн цагтаа эргэн баяртайгаар уулзцгаая.